байна. Ард эрмээ 0.8 төрөнгийн өндөр бор гам болдож байгаа. Энэ нэг нуурын галтуулын юм шавар лагаа гэж ярьдаг. Тэр хүнтэй салж холбоотой. Цемтэн одоо ийм лагаа хийгээд тэрийг буцлагдаг юм шиг. Тэгэхээр нэг галтуулын нөлөөгөөр одоо ийм зарим уулын ойролцоо одоо ийм галтуулын лагаа хийж тэгээд энэ цэвэр усны нөөцийг одоо бохирдуулдаг тийм арга байгаа. Тэгээд энэ аргыг сайн судлах юм бол ард эрмийн 0.8 өндөр бор гам болдын өөр хийдэг ажил гэж байна шүү дээ. Тэгээд галтуул одоо ноцоодог. Гадар доороос одоо ийм хөрсний усыг одоо бохирдуулдаг. Цагаан ээдэнцээр одоо үүсгдэг. Тийм одоо механизм одоо сураад их олон жил болсон. Одоо бид бүхний харж байгаа энэ лагаа гэж хэлж байна. Одоо энэ майхан толгой дээшээ одоо санзаа байгаа. Санзаад ингээд цемтлсэн одоо ингээд хүмүүсийн одоо хөөр байгаа. Би бол одоо шууд хэлнэ. Асуултаа одоо хүмүүсийн ясыг одоо мунтглаад зарим нь одоо бүтнээр хийчихсэн байгаа шүү. Тэгээд одоо цемтлээд санзууд авчиад ингээд хэмэл нуурын хажууд тавьсан байгаа. Тийм аюултай одоо үйл ажиллагаа хийж байна. Тэгээд энэ лагааны хувьд бол юу вэ? Гадар доороос тусгай аргаар одоо буцлагдаг галтуулын систем шиг. Тэгээд үүнийг одоо өндөр уур гам бол одоо маш сайн мэднэ. Үүнээс гадна одоо галтуул одоо энэ арай өөр галтуулын утганд арай өөр шатдаг тийм уул байгаа. Тэгээд тэр шатдаг уул маань өөрөө ямар ч одоо механизмаар шатж ийн гэхээр дотроос нь одоо хүмүүс одоо тухайн уулыг одоо ноцоодог, шатаадаг. Түүнийг одоо хүн ойртой төрөөд нэлээ одоо өчтэй одоо ноцоосоор одоо ноцоос гэж ярьдаг. Ноцоосоор одоо гадаг олон төрөл зүйл асаадаг одоо тийм одоо сонин механизмууд одоо хэрэгэлдэг. Тэгэхээр энэ уулын дотор амьдардаг хүмүүсийг Афганистан гэж хэлээд байна шүү дээ. Энэ Афганистаны өмнө одоо Израильчууд амьдарч байсан. Израильчууд одоо энэ газар доор одоо олон мянган жил Харамжин 3 жил одоо сахиж амьдарч байсан. Исламын эзэн Есүс бурхан гэж ярьдаг. Маш одоо сайн судалсан одоо тийм төв маягийн бичиг баримтыг одоо газар доор хэрэгжүүлдэг бүдэг хулгайч нар байгаа гэж ойлгох хэрэгтэй. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Энэ цэвэр усны нөөцийг одоо ингэ бохирдуулах нь шууд хэлэхэд бол газар доор байгаа. Цагаан ээдэнцэр буюу энэ цементэн одоо цемент гэж ярьдаг. Тодорхой хэмжээний орон зайд ашиглаж одоо усыг шохоож болох эсвэл одоо цагаар болох тийм одоо үйл ажиллагаа хийдэг гэдэг